За иргэд бол харьцангуй одоо хөрөнгөний зах зээл хөгжиж байгаа учраас хаа нэгтээ очихгүйгээр бид нар данс нийлгэж тий үн цасны дансаа нийлгэж болж байгаа. Тэр бол маш авууштай одоо дэвшил байгаа тий. За бид нар дансаа нийлгэжлээ гэж бодъё тий. Гэхдээ хөрөнгөний зах зээл дээр оролцож байгаа талууд ингээд яриа л эхлэнгүүт хамгийн ихний шат бол үн цасны компани сонгох гэдэг нэг яриан дээр ихний шатанд ирдэ шүү дээ тий. За тэгэхээр юу гэж асуудаг гэхээр үн цасны компани сонгох юм бэ? Юун дээр нь үндэслэж сонгох юм бэ бид нар гэх тэнгүүд биднэрт хариулт байдаггүй яа. Тэгэхээр хоорондоо төстэй байгаа учраас тий арай туршлагатайг сонгох гэдэг ч юм иймэрхүү нэг юм мухарцсан хариулттай сууж идэг. Тэгэхээр энэ дээр ер нь ялгаагүй юм биш үү гэж харж байгаа үзэгчтэй та юу гэж хэлэх вэ? Одоо үн цасны компаниудын аппликейшнуудыг за энгийнээр тайлбарлах юм бол одоо ингэдэг шүү дээ. Одоо би жишээл хувьдаа ингээд банкны аппликейшн тий айгүй олон төрлийн ингээд банкнуудын аппликейшн боё тий данстай байгаа. Тэгээд сүүлд болохоор би нэг хаан банкны ерөөсөө дансгүйсэн. Тэгээд өөр бус банкны данстай байсан. Тэгээд одоо янз бүрийн төлбөр шилжүүлэх хийхэд ч юм уу тий нөгөө нэг юм чи заавал ингээд банкор нь шилжүүлэх болвол за дэлал одоо шимтгэл нь арай банкны дотор бол арай шимтгэл багч гэдэг юм. Тэгэхээр банкудад одоо хаан банк бол одоо айгүй олон харилцагчтай одоо эдчүүдийн баг Монгол улсын насанд хүрсэн бүх хүн одоо данстай баг байж байна. Нөгөө талаар банкуд одоо төрийн банк гэдэг юм бол одоо биелийн систем одоо сайн. Тэр нь болохоор одоо нөгөө байрны төлбөр одоо утасны төлбөр энэ төр шууд аппликейшнаас орж байгаа л ингээл айгүй төвөгшил багтаа ингээд шийдэж байна. Тэгэхээр өөрт нь одоо яг саяныхтай ингээд харьцуулсантай адилхан банкудад ийм баг. Үн цасны компаниуд бас иймэрхүү ялгарл бий бол бас байгаа гэж харж байгаа. Тэгээд мэдээж түүний хэлдгээр нөгөө одоо туршлага за одоо тэгээд тэр шимтгэл тэгээд яг ямар үйлчлэгээ байгаа юм тэнд дотор арай онцгойсон тийм үйлчлэгээ байгаа юм гэж харах юм бол жишээлбэл тэр нь бол ялгагдах гэж харж байгаа. За яг одоо магадгүй яг нөгөө одоо iFinance те iFinance-ийн авч байгаа компаниуд үн цасны компани эдний нөгөө платформ ашиглаж байгаа газар баг зарим талаар бол ялгаагүй байж магадгүй. Гэхдээ нөгөө энэ чинь дотроо ингээд өөр нөгөө юунуудтай байдаг болохоор тодорхой хэмжээний бол ялгарлууд гарна. Тэгэхээр харилцагч нар бол одоо хаанаас ирнэ үн цасны компаниас сонгох юм бэ? Яаж харах юм бэ? Монголын хөрөнгөний биржийн сайтн дотор за бүх үн цасны компаниуд байгаа. Тэгээд энэ дотор ямар тусгай зөвшөөрөлтэй өөрийн гэсэн одоо онлайн юм үйлчлэгээ байна уу? Салбар нь хааны гэдэг ийм мэдээлэл байгаа. За давхар мэдээж энэ хөрөнгөний зах зээл сонирхдаг одоо юм группүүд байдаг. Айгүй олон төрлийн одоо за Telegram групп байгаа, Facebook группүүд байгаа. Эдгээр бас ингээд нэг оролцогч нар өөрснөө үн цасны компаниудыг ингээд одоо санамсаргүй байдлаар гэдэг юм уу уцтаж үзээд эсвэл вебсайт чатаар ингээд үзээд танаа үйлчлэгээ ямар ингэсэн байна тэгсэн байна. Гэтэл айгүй хөөрхөн бас нэг юун дээр тэгээд гарсан юмсан ингээд харилцагчдын одоо мэдээлэл өгөхөд муухай аашлав айгүй хурдан байлаа энэ гэсэн байна. Тэгэхээр ер нь бол үн цасны компаниуд бол мэдээж үндсэн санхүүгийн зохицол хорооноос авч байгаа тусгай зөвшөөрөл нэг болохоор тэр бол нэг амар ялгаа зүрх гараад ахгүй тэ брокер, дилер, одоо хөрөнгө оруулалтын зөвлөх андреатор гэдэг тусгай зөвшөөрлүүд юм байна. Дотроо яг нэмэлт өөр ямар үйлчлэгээнүүд байна, шимтгэл храмжаа ямар юм байна, юмхан уу хэлбэрхэн уу тэрнээс хамаарч одоо цасны компаниас сонгох гэж бодож байна.